За дараагийн бодлого. АБ шулуун хэвтээ түвшний байршилтай бодит урт нь 45 мм бол проекцийг гүйцээд зураад B-ийн Y тэнхлийн утгыг олж АБ шулууны проекцийн нүрийн хавтгаад налсан үнцгийг тодорхойлно гэж. За эндээс АБ шулууны өндөр нь адилхан 20, харин B-ийн Y-ийн хэмжээ нь мэдэгдэхгүй байгаа юм байна. Өндрүүд нь 20 байна. Тэгвэл B-ийн хэвтээ проекц нь B-гийнхаа энэ дор гарна. Бодит урт нь 45 мм гэж байгаа учраас гортог дээр 45 авчи. Хэвтээ түвшний шулуун учраас хэвтээ проекц нь бодит хэмжээгээрээ АЦ-ыг энд байршиж байгаа учраас 45-аар энд тогтолцуулж. За тэгэхээр энэ чи энэ огтлцлын цэг B-ийн 1 штрих болно. B-ийн 1 штрих болно. Өөрөөр хэлбэл АБ шулуун хэвтээ проекц нь бодит хэмжээгээр буюу энэ 45 мм урттай зурагдж байгаа гэсэн үг. За бодит урт нь 45 мм гэсэн үг. За одоо хажуугийн проекцийг байгуулъя. За эндээс B-ийн Y-ийг бид нэр олох ёстой. B-ийн Y нь 39 мм. Хажуугийн проекцийг үзэж байгуулъя. За энд байгаа цэг нь А-гийн 3 штрих, энд байгаа цэг нь 3 штрих. За ингэнгүүт хажуугийн проекц маань энд багассан хэмжээгээр зурагдаж байна гэсэн үг. За проекцийг гүйцээж гэсэн учраас энэ өндрүүд нь адилхан ирээд хажуугийн проекц болж байна. За хэвтээ түвшний шулуун учраас нүрийн хавтгаад налсан онцг нь энд итгэх. АЦ-гээс. За тэгэхээр энэ маань АБ шулуун болохоор проекцийн хэвтээ хавтгаатай параллел хэвтээ түвшний шулуун. Тэгвэл АБ шулууны бодит хэмжээний энд байгаа учраас АБ-гийн налсан үнцгийн тэмдэглэл нь нүрийн хавтгаад налсан үнцгийнх нь хэмжээнд харагдаж байгаа боддоор байгаа гэсэн үг. Харин энэ хэсэг нь болохоор хажуугийн налсан үнцэг маань харагдаж байгаа гэсэн үг. За хэвтээ хавтгаад бол налсан үнцэг гэж байхгүй, хэвтээ хавтгаатай параллел байршиж байгаа. Энэ болохоор хажуугийн хавтгад налсан үнцэг гэсэн үг. За ингээд хэмжээд үзье. Нүрийн хавтгад налсан үнцэг гэж байгаа учраас энэ за 50-49 байна гэсэн үг. 49 градус. 49 градус. За ингээд бидний бодлого боллоо.